За сайн байцгаана уу эрхэм хөрөнгө оруулагчдаа. За Монс хүнс хувьцаат компани 2025 оны санхүү үйл ажиллагааны тайланд зарлагдсан. За уг тайлан дээр байгаа санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдийг та бүхэнд товч дүгнэлтийг та бүхэнд одоо хүрэхэд бэлэн болоод байна. За мөн Монс хүнс хувьцаат компани хувьцааны шинжилгээг та бүхэнд төлөвлөхөд бэлэн болоод байгаа юм. За энэхүү анализын дараа Монс хүнс хувьцаат компаниг гүйцэтгэх захирал утган дээртэй ярилцаж, санхүүгийн тайлангийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, тус компани цаашдын болон энэ 2026 оны бизнесийн хөгжил төлөвлөгөө болон борлуулалтын орлого зэрэг ямар байх талаар ярилцсан ярилцлагыг хүргэх болно. За тэгэхээр Монс хүнс хувьцаат компани бол Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй компани. 2019 онд хамгийн их IPO хийгдчихсэн. IPO хийгдсэн цагаас хойш жил бүр ерөнхийдөө тогтмол ногдол ашгийг хөрөнгө оруулагчдаа тарааж ирж ирсэн байна. Тэгэхээр яг одоо дэлгэцэн дээр та бүхэнд харагдаж байна. Монс хүнс хувьцаат компани онцлог зүйлсүүдийг дурьдсан байна. Хамгийн их IPO хийж байхдаа 3000 гаруй жижиг хувьцаа эзэмшигчтэй байсан тус компани өнөөдрийн байдлаар 17000 гаруй хувьцаа эзэмшигчтэй болсон байна. 2025 оны жилийн эцсийн байдлаар борлуулалтын орлого өнгөрсөн оны мөн үеэсээ 27 орчим хувиар нэмэгдсэн. Мөн Монс 2.0 буюу Монс хувьцаат компани шинэ үйлдвэрийн баригдсантай холбоотойгоор борлуулалтын орлого ч гэсэн нэмэгдсэн төр зүрхтэй байгаа. Мөн нийт хэрэглэгчдэд 70 гаруй бүтээгдэхүүнүүдийг шингэн болон хуурай гэсэн хоёр төрөл бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэд санал болгодог байна. Тэгэхээр үргэлжлүүлээд Монс хүнс хувьцаат компани ханшийн график одоо та бүхэнд харагдаж байна. Ханшийн графикаас харах юм бол 2019 оноос хойш ханшийн график харагдаж байна, тийм ээ. Түрүүний миний хэлсэн хувьцаа эзэмшигчдийн тоо бол хамгийн их IPO хийжсэн цагаас хойш 5 дахин нэмэгдсэн төр зүрхтэй байна. Одоогоор бол зах зээлийн үнэлгээ 34.2 орчим тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй байна. Хэдийгээр яг 2021 оны сүүл 22 онд хувьцааных нь ханш дээд зэгтээ хүрч 140 орчим төгрөг рүү хүрч исэн ч гэсэн түүнээс хойш унассан. Энэ үед үл яг банкны салбарын хувьцаанууд орж ирсэн. Хөрөнгө оруулагч нарт илүү өөр санхүүгийн салбарын хувьцаанууд руу хөрөнгө оруулалтуудыг хийх болсноор ганц Монс хүнс гэлтгүү хүнсний салбар болон бус салбарын хувьцаануудын ханшуул унсан чиглэлтэй байгаа гэсэн. Тэгэхээр дараагийн чартнаас харах юм бол санхүүгийн үзүүлэлтүүд харагдаж байна. Сая 2 сарын 26-нд бол утган дээр захирал бол санхүүгийн гүйцэтгэлийн тайлангаа танилцуулсан. Онцлог гол үзүүлэлтүүдийг дурдаад явчих. Тэгэхээр борлуулалтын орлого бол өнгөрсөн оны мөн үеэс 27% нэмэгдсэн байгаа тийм 48.2 тэрбум болсон. Үүнээс цэвэр ашиг нь өнгөрсөн оны мөн үеэс 92% нэмэгдээд 7.8 орчим тэрбум болсон байгаа гэсэн. Тэгэхээр яг цэвэр ашиг дээр нэг онцлог зүйл хэлээд байгаа нь юу вэ гэвэл тус компани Мишель Экспогийн тэнд байдаг үйлдвэрээ 2.5 тэрбум орчим төгрөгөөр худалдсан. Үүнээс орж ирсэн байгууламжаас орж ирсэн мөнгө нь борлуулсан олзуулж цэвэр ашиг дээр нэмэгдсэн байна. Тэгэхээр яг энэхүү барилга борлуулсан байгууламж борлуулсан цэвэр ашиг хасаад үзэх юм бол 5.3 тэрбум төгрөгийн яг бүтээгдэхүүн борлуулсан зүйлээс цэвэр ашиг олсон төр зүрхтэй байгаа гэсэн. Тэгэхээр цэвэр ашиг нь бол өнгөрсөн оны үеэс 30% нэмэгдсэн гэж харж болохоор байна. Тэгэхээр үргэлжлүүлээд Монс хүнс хувьцаат компаниг бусад Монголын хөрөнгийн биржийн 1-2 дугаар ангилалд бүртгэлтэй санхүүгийн салбарын хувьцаануудтай харьцуулсан үнэлгээний үзүүлэлтүүдийг харуулж байна. Эхнийх нь бол PE харьцаа та бүгд харагдаж байна. PE буюу үн ашигын харьцаа гэж байгаа. Ерөнхийдөө хөрөнгө оруулагч нар, шинжээч нар тухайн хувьцааны ашиг харахтаа энэхүү үн ашигын харьцаа гэдэг зүйлийг хардаг. Үн ашигын харьцаа хэдий чинээ бага байна, тухайн компани хувьцааны анш цаашдаа өсөх боломжтой гэдгийг харуулж байгаа гэсэн. Тэгэхээр бол хүнсний салбарын үн ашигын харьцаа бол дунджаар 8.2-тай байгаа юм. 2 дугаар сарын 24-ний хаалтын ашиг үндэслэж тооцсон. Тэгэхээр эдгээрээс хамгийн бага үн ашигын харьцаатай нь бол Монс хүнс хувьцаат компани. PE харьцаа 4.4 байгаа нь 4.4 жилийн цэвэр ашиг нь өнөөдрийн зах зээлийн үнэлгээтэйгээ тэнцэж байгаа гэсэн дүгнэлтийг бидэнд өгч болохоор байна гэсэн. Хоёр дахь энэхүү чартн дээр болохоор ногдол ашигын талаар харагдсан байна. Хүнсний салбарын компаниудын ногдол ашиг ерөнхийдөө ямар байгаа юм? Ерөнхийдөө ногдол ашигын өгөөжийн дундаж гэхэд 3.9% байгаа гэсэн. Ер нь бол яг нийт өнөөдрийн байдлаар
Монголын хөрөнгөний зах зээл дээр байгаа хувьцаат компаниудын дундаж ногдол шигээ өгөөж эсвэл бага байгаад үр зүрхтэй байгаа. Дундаж бол 6.8 таа байгаа. Тэгэхээр бол 3.9 гэдэг нь хүнсийн салбарын хувьцаат компаниудын ногдол шигээ өгөөж бол ерөнхийдөө дунджаасаа бага байгаа гэж бид харуулж байгаа. Тэгэхээр яг Монс хүнс хувьцаат компанийн хувьд бол ногдол шигээ өгөөж нь одоо 2 сарын 24-ний байдлаар 5.6% таа байгаа нь за дунджаас бас өндөр байгаа учраас харьцангуй бас боломжийн үзүүлэлт гэдгийг бидэнд харуулж болохоор байна. Тэгэхээр үргэлжлүүлээд ногдол ашигыг илүү задлаад аваад үзэх юм бол 2019 онд IPO хийсэн цагаас хойш тогтмол ногдол шиг бидэнд хөрөнгө оруулагчдад олгосон нийтдээ нэг 6 орчим тэрбум төгрөгийн ногдол шиг хэлбэрийг олгосон. За тэгэхээр энэ жил болохоор нэг хувьцаанд 4.5 төгрөгөөр тооцож хувьцаа эзэмшигчтэй 1.8 орчим тэрбумыг ногдол шиг хэлбэрээр тарахаар болжээ. Тэгэхээр өнөөдрийн энэхүү 1.8 тэрбум гэдэг бол нэг цэвэр ашигын 30 орчим хувьтай тэнцэж байгаа үзүүлэлт болж байгаа учраас бид энэ үзүүлэлтийг бас онцолж харах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр хувьцаа эзэмшигчдийн хурлаараа одоо ногдол шигийн бүртгэлийн өдрийг зарлана гэж танилцуулсан. За тэгээд ерөнхийдөө ногдол шигийг тараах өдөр бол 4 сарын 30-ны дотроо гэдэг мэдээллийг бол одоо өгöd байгаа гэсэн. За тэгэхээр хөрвүүлээд хувьцаан дээр яг хувьцааны ханш дээр хувьцааны арилжааны идэвхийг бид бүхэнд одоо харуулж байна тийм ээ. IPO хийсэн цагаас хойш нийт хувьцааны одоо арилжааны идэвхийг хараад үзэх юм бол яг одоо бол хувьцааных нь ханш 80 орчим төгрөгөөр илбэлцэж байгаа. За тэгээд 70-аас 90 төгрөг гэдэг энэхүү ханшийн рейнж төвшин одоо нийт арилжааны идэвхийн 38 орчим хувийг эзэлж байгаа гэсэн. Тэгэхээр нийт одоо тухайн MFC-ийн хувьцаан дээр нийт одоо үүссэн арилжааны 38% нь яг энэ 70-аас 90 төгрөг гэдэг төвшин дээр арилжаалагдсан байгаа. Тэгэхээр бол яг одоогийн энэ байгаа 80 төгрөг гэдэг бол маш хүчтэй дэмжлэгийн бүс болж байна гэдгийг бидэнд харуулж байгаа гэсэн. Тэгэхээр бол ерөөхдөө ирэх хугацаанд урт хугацаанд тухайн компанийн хувьцааны ханш бол 80 гэдэг төвшинс бол дээш өсөлттэй байх нэг үндсэн бас нэг том шалтгаануудыг бид бүхэнд энэхүү арилжааны идэвх гэдэг зүйл өгж гин гэсэн. Тэгэхээр үргэлжлүүлээд үн ашигын харьцаан дээр үндэслээд за салбарын дундчтай харьцуулаад за топ 20 индекст багтж байгаа компаниудтай жишээд үзье л да. За тэгэх юм бол яг хүнсний салбарын дундаж үн ашигын харьцаа бол 8.2-тай байна. За топ 20 индексийн үн ашигын харьцаа 6.2, за MFC-ийнх 4.4 гэсэн. Тэгэхээр зөвхөн үн ашигын харьцаанд үндэслээд ханшийн таамаглалыг гаргах юм бол за хамгийн ихний ээлжинд 113 орчим гэсэн төгрөгөөр хүрэх боломжтой гэсэн. Тэгэхээр одоогийн байгаа ханшнаас нэг 40 орчим хувь өсөлтөг үзүүлэх боломжтой. За дараагийн таргет 2 буюу дараагийн ханшийн таамаглалын төвшин бол за 149 орчим төгрөг өмнөх оройцог магадгүй байж болох юмаа гэсэн таамаглалыг бол гаргаж болохоор байгаа гэсэн. Тэгэхээр зөвхөн манайхаас гадна бусад үнэ цаасны компаниуд ч гэсэн ерөнхийдөө MFC-ийн хувьцааг өсөх боломжтой бай гэсэн одоо мэдээллийг бол танилцуулсан байлаа. Тэгэхээр бол Монс хүнс хувьцаат компани хувьцааны ханшийг одоо дэмжлэгийн төвшин бол 80 төгрөг байгаа. Одоо яг тухайн хувьцааны ханш 80 төгрөг дээр арилжаалагдж байгаа. За тэгээд тогтмол ногдол ашиг өгдөг компани учраас эх 6 сарын хугацаанд магадгүй 1 жилийн хугацаанд хувьцааны ханш өндөр хэмжээний өсөлтийг үзүүлэх магадaltaй гэж бүхэн харж байгаа гэсэн. За тэгэхээр одоо Монс хүнс хувьцаат компаниг гүйцэтгэх захирал Одхон Зартай уулзаад за 2025 оны санхүү үйл ажиллагааны тайлангийн илүү дэлгэрэнгүй мэдээлэл болон цаашдын төлөвлөгөө гэх зэрэг зүйлсийн талаар за мөн хөрөнгө оруулагч нараас ирж байгаа асуултуудыг асууж ярилцлагыг та бүхэнд одоо өргөх боллоо. За сайн байцгаана уу эрхэм хөрөнгө оруулагчдаа. За Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилал бүртгэлтэй Монс хүнс хувьцаат компани за 2025 оны санхүүгийн үйл ажиллагааны тайлан зарлагдсан. Тэгэхээр уг санхүү үйл ажиллагааны тайлан дээрх илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахар за Монс хүнс хувьцаат компани гүйцэтгэх захирал Одхон Зартай уулзахаар ирсэн байна. За тэгэхээр Монс хүнс хувьцаат компани 2019 онд IPO хийсэн цагаас хойш борлуулалт болон за цэвэр ашигын өсөлтөөр жил ирэх тусам тогтмол өсөлттэй байж ирсэн. Тэгэхээр сая 2025 онд нийт борлуулалтын өсөлт нэг 27 орчим хувиар өссөн байна. За мэдээж яг үүнд маш олон хүчин зүйл нөлөөлж байгаагийн нэг нь за шинэ үйлдвэр ашиглалтанд орсон зүйл бас нөлөөлж байгаа. Тэгэхээр энэ талаар та илүү дэлгэрэнгүй үзэгчтэй хаваалцвал. За Монс хүнс хувьцаат компанид IPO 2019 онд хийсэн. За тэрнээс хойш бол манай борлуулалт жил тутамдаа
2 жил дараалаад ч юм уу 50% өсөлттэй байжгаад тэг өсөлт нь саарсан дүр зураг бол сүүлийн 5 жилийн статистикаас хөрөнгө оруулагчид хувьцаа эзэмшигчид анзаарж байгаа. Тэр нь яг юутай холбоотой вэ гэхээр бид нар шинэ IPO хийх үедээ татан төлрүүлсэн хөрөнгөөрөө MFC 1.0 буюу манай одоо өмнөх үйлдвэрийн шугамыг ашиглалтанд оруулаад шингэн үндэсний зах зээлээр нэлээд том тэлэлтийг хийсэн байгаа. Яг энэ хугацаанд бол сайн өсөлтийг үзүүлсэн ч гэсэндээ нэг талаасаа манай компани маркетингийн бодлого оновчтой байсан байх. Нөгөө талаасаа дэлхийн зах зээлийн тренд, Монголын хэрэглэгчдийн зах зээлийн тренд нь өөрөө эрүүл хүнсийг сонгох сонголт руу маш их чиглэсэн. Дээрэс нь ковидын үед манай хэрэглэгчдийн эрүүл мэндийн боловсрол маш их сайжирсан. Тэ холбоотойгоор бас яг эрүүл хүнсний зах зээл өөрөө маш их тесрэлт хийсэн он жилүүд байгаа. За тэгэд энэ үед бол манай компани ялцчгүй эрэлтээс хамаарсан. Дээрэс нь бидний оруулсан үйлдвэр маань Монголын зах зээлийн хэрэглэгчдийн эрэлтийг хангахгүй хэмжээний хүчин чадлын дутагдaltaй. Одоо тааз төвшөндөө үйлдвэрлэлээ хийгээд борлуулалт хийгээ явж байсан гэсэн үг. Яг энэ үед бол манай борлуулалт бол ингээд мэдээж хүчин чадлаараа хязгаарлагдаад саарсан гэсэн үг тийм. Тэгэд бид нар мэдээж нөгөө борлуулалтаа маш одоо detail анализ хийгээд бүртгэж байгаа. Тэгэхээр бидний тасалдлын бүртгэл маш өндөр болсон тийм. Маш олон харилцагчдаас тасалдлыг бүртгэж авдаг. За тэр дүн маань одоо хэдэн тэрбумаар ингэж хэмжигдэх үйц болсон. За энэ үед бол баг ажиллаад бид нараас нөө бизнес план дээр менежментийн багаараа нэлийн бас нарийн анализ хийдэг, зах зээлийн судалгаа, хэрэглэгчийн судалгаа, бусад бүх судалгаа хийдэг. Өөрсдийнхөө хувьд бас SWOT анализа хийж байгаа. За тэгж харж байгаад MFC 2.0 гэдэг төслийг бол багаараа санаачилсан. За тэр нь бол яг одоогийн ашиглалтанд орсон байгаа үйлдвэр буюу одоогоос ингээд 26 он гэдэг чинь 3 жилийн өмнөөс 4 жилийн өмнөөс энэ төсөл рүүгээ бид нэр анхаарч эхэлсэн байгаа. За мэдээж нөө үйлдвэрийг бүтээн байгуулах хугацаа гэдэг бол одоо импортын бизнестэй харьцуулахад маш удаан урт хугацаа шаарддаг. Ямар тоног төхөөрөмжийг сонгохын за тэр нь өөрөө одоо ирээдүйд бас ингээд чиглэсэн байх хэрэгтэй тий. Ирээдүйд ямар технологи тренд болж байгаа. За тэгээд сүүлийн үед бол доктортой хөгжлийн зорилтуудыг бизнесүүд бас маш их хангах шаардлагатай болсон. Тэгэхээр яг тэр бүх зүйлтэйгээ уялдуулж тоног төхөөрөмжөө сонгосон барилга байгууламжаа шийдсэн. За тэгээд бид хэд бол яг ингээд нөө хоосон газар дээр бүтээн байгуулалтыг хийгээд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа учраас яалтчгүй энэ дээр хамгийн хурдандаа одоо ажилласан төсөл гэж үзэж болох вэ? За одоо энэ 6000 м2 үйлдвэрийн шугамыг бол ашиглалтанд оруулсан. За тэгээд энэний үр шим бол ялцчгүй 25 он дээр гарч байгаа буюу бидний нөө сараад байсан өсөлтийн хурд маань 25 онд одоо өсөлтийг үзүүлээд 27% борлуулалтын өсөлтийг авчирсан. Ийм дүр зураг байгаа. Тэгэхээр за яг 2026 он за ирэх 1 болон 2 жилүүдэд за борлуулалтын өсөлтийн хүчийг ерөнхийдөө буцаад 21-22 оны хүчтэй одоо өсөлт шиг байж чадах уу гэж та өөрсдөө таамаглаж байгаа юу? Тэр талаар яг борлуулалтын өсөлтийн талаар таамаг ямар байгаа вэ? Энэ бол бас нөгөө зах зээлийн нөлөөллөөс маш их хамаардаг. Ганц ингээд нөгөө манай бизнес шүү дээ. Бусад манай бизнесүүд яг энэ нөгөө зах зээлийн хөдөлгөөнийг, эрчмийг анзаарч байгаа шүү дээ тий. Тэгэхээр Монгол улсад одоо нон алкогол буюу алкогольгүй шингэн үндэсний зах зээл үйлдэлтийг энэ хугацаандаас нэлээд үзүүлсэн. Тэгээ манай бусад үйлдвэрүүд маань яг ижил төрлийн бүтээгдэхүүнийг одоо үйлдвэрлэж өсөлтийг, үйлдвэрийн тэлэлтийг, хүчин чадлын өсөлтийг, ахиа борлуулалтын өсөлтийг бүгд авчирч байгаа гэж найдаж байна. За нөгөө талаар болохоор Монгол улсын ерөнхийлөгчөөс санаачилсан хүнсний хувьсгал гэх хөтөлбөр байгаа. За энэ хөтөлбөр өөрөө хүнсний салбарт бизнесийн тэлэлтийг хийх, үйлдвэрийн тэлэлтийг хийх маш их боломжийг үйлдвэрүүдэд өгсөн. За энэ боломжийг бас бүгд шүүрж авсан байв. Маш их одоо хүнсний салбарын компаниуд бол маш сайн тэлэлтийг хийсэн. Нөгөө талаараа энэ өөрөө Монгол улсын бас бодлоготой тийм хүнсний аюулгүй байдлын бодлоготой маш их холбоотой, маш оновчтой шийдвэр байсан. За тэгэхээр өөрөө зах зээл дээр бол нэгдүгээр өрсөлдөө маш их эрчимжсэн байна. Тэгэхээр бас нөгөө нэг цөөн өрсөлдөгчтэй зах зээл дээр хийжсэн одоо өсөлтийг бол төдийлөн хийн гэдэг бол бас бэрхшээлтэй болсон гэсэн үг. Өрсөлдөөний хүчин зүйл нэгдүгээрт нь хоёрдугаарт бол бид нараас нөгөө үйлдвэрийн хүчин чадлаа өндөр бүтээмжтэй ашиглахыг хүснэ. Тэгэхэд энэ дундуур бол бид нэр өсөлтөө таамаглаж прогнозлж байгаа. Тэгэхээр яг бүр тэр ковидын он жилүүчиг том өсөлтийг биш байлаа гэхэд өсөлтийн эрчмийг бол яг өнгөрсөн оны түвшнээс бол сулруулахгүй авч ажиллана гэж тооцож байгаа. Тэгвэл Монгол улсын эдийн засгийн өсөлттэй харьцуулахад бол бид нэр харьцангуй өндөр амбицтай
төлөвлөж төсөөлж байгаа. За тэгээд энэ бол яг бидний хэрэглэгчдэд хэр сайн эрүүл мэндийн боловсролыг олгох юм, хэр зөв маркетинг хийх юм, тэгээд хэр зөв зах зээл дээрээ байрших ингээд маш олон хүчин зүйлээс шалтгаална. Нөгөө төгөөр бүтээгдэхүүний шинэ бүтээгдэхүүний санаачлагаараа манлайлж чадна гэдэг стратегийг барьж байгаа. Тэгээ инновац шингэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа шинжилгээнд тулгуурсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх учраас бид хэд бол өөрсдийнхөө өсөлтийг бол өмнөх он жилүүдээс арай бага байж болох үс ч гэсэн өнөөдрийн өрсөлдөөнтэй зах зээл дээр бас нэлээд бэстэй төлөвлөсөн гэж дүгнэж болохоор байна. Тэгэхээр яг хоо борлуулалтын одоо орлогыг аваад үзэх юм бол за дийлэх буюу 51% зөвхөн ундаа уснаас орсон одоо орлого эзэлж байгаа гэсэн. Тэгэхээр яг хоо буцаад нөгөөтэйгүр ундаа уснаас гадна өөр бүтээгдэхүүнүүд мэдээж үйлдвэрлэж байгаа. Тэгэхээр яг хоо за магадгүй за муугаар бодъё. Ундаа усны борлуулалт за бага зэрэг ундлаа гэхэд тэдгэрийг орлох өөр ямар шинэ бүтээгдэхүүнүүд та бүхэн танилцуулж байгаа вэ? Илүү одоо тэр орлогын бас дийлэх хувийг эзлэх ямар шинэ бүтээгдэхүүнүүд байгаа вэ? Манай бүтээгдэхүүний багцыг ялцчихгүй манай экосос гэд хэдийлэн хувийг бүрдүүлдэг ч юм уу тийм тренд байгаа. Гэхдээ дэлхийн хэрэглээний зах зээл тэгээд манай бас Монголын хэрэглээний зах зээл хүмүүс илүү нөгөө цаг хугацаа хэмнэсэн хялбар тийм шийдлрүүл тэмүүлж байгаа. Тэ хүмүүст бол цаг алт болцсон. Тэгэхээр ерөөсөө хэрэглэхэд юу хялбар вэ? Аль нь илүү бусдаасаа илүү давуу талтай эрүүл мэндийн үйлдэлтэй тэр сонголт руу л явдаг. Тэгэхээр яг тэр зах зээл дээр ажиллаж байгаа учраас шингэн үнс нь өөрөө манлайлах нь баг аргагүй байх. Тэгэхээр манай хувьд бол 51% усны зах зээл дээрээ байхад 49% нь бусад зах зээл дээрээ бас бүрдүүлж байгаа гэдэг бол саксны бүтцийн хувьд бол тийм эрсдэлтэй бүтц гэж бол одоогоор бол тооцохгүй болов гэж би хувьдаа дүгнэхээр байна. Тэгээд компани өөрийн бизнесийн үүсгэн байгуулагдсан суурь тэгээд нөгөө хэрэглэгчдэд танигдсан байдал бол ялцчгүй эрүүл мэндийн хүнсээрээ л танигдсан. Тэгэхээр нөгөө хэрэглэгчид өөрөө сонголтоо хийхдээ аль ус вэ, аль ундаа вэ, эсвэл аль эрүүл мэндийн шингэн хүнс вэ, аль эрүүл мэндийн цай вэ гэдэг сонголтыг хийж байгаа учраас бид энэ дээр бол өөрсдийнхээ ялгарлыг нэлээд том давуу тал гэж боддог. Тэгээд тийм их эрсдэлтэй гэж бол бас харахгүй л байна л да миний хувьд. Тэгтээ бид бол нөгөө дараагийн төлөвлөлтүүдийг хийж байгаа. За тэгээд хэрэглэгчдийн хувьд бол бүтээгдэхүүний сонголт, сав баглаа бодлын сонголт, за тэрнээс цаашаа агшин түвшний шаардлагуудыг байнга тавьсараа. Тэгэхээр тэрийг хэн мэдэрч төрүүлж нэвтэрч байгаа вэ гэдэг аягүй чухал. Манай компани дээр байгаа судалгаагаар Монгол улс өөрөө харьцангуй залуу зах зээл. Залуу хэрэглэгчид юу хийж байгаа вэ гэхээр энэ усан төлж байгаа өртөг өөрөө бас байгалийн нөөцийг зөв зөвхөстэй зарцуулсан юм уу гэдгийг илүү их сонирхдаг болсон. Доктортой хөгжил дээр энэ компани юуг анхаардаг юм бэ гэдгийг сонирхдаг болсон. Зах зээл рүү бид нар бас төрүүлээд тэмүүлээд эхэлсэн учраас сонголтын хувьд бол ялцчгүй илүү байж чадах болов гэж бодож байгаа. Тэгэхээр тэрэн дээрээ чиглэсэн бас нөгөө хэрэглэгч өөрөө хог хаягдлын менежмент дээр юуг анхаарах ёстой. Хэрэглэгчийн сонгож байгаа ус нь өөрөө байгаль орчинд хэр ээлтэй юм. Хэрэглэгчийн сонгож байгаа бусад бүтээгдэхүүний ард бид нар нөөцийг яаж зөв зөвхөстэй ашигласан гэдгийг бид нэр ил тоо тайлагнаж чадж байгаа нь бидний хувьд одоо нөгөө ирээдүйн зах зээлээ бэлдэж байгаа том ялгарл гэж хувьдаа бол дүгнэдэг. За тэгэхээр одоо яг хувьцаатай холбоотой асуултууд байна л да. Яг хөрөнгө оруулагч нарын донд бол маш олон асуултууд ирсэн. Мэдээж яг за хамгийн их IPO хийж ихт бол нэг 3000 гаруй яг жижиг хөрөнгө оруулагч нар орж ирж ирсэн юм байлаа 2019 онд. Түүнээс хойш яг одоо өнөөдрийн байдлаар нэг 17000 гаруй жижиг хувьцаа эзэмшигчид болж 5 дахин нэмэгдсэн байна. Тэгэхээр бол магадгүй Монс хүнс хувьцаат компанийг сонгож байгаа жижиг хөрөнгө оруулагч нар бол маш ихээр байгаа гэдгийг харж болно. За түүнийгээ дагаад бас Nogl ашиг гэдэг зүйлийг хүлээж байгаа хөрөнгө оруулагч нар бол маш ихээр байгаа гэсэн. Тэгэхээр яг Nogl ашигын хувьд бол за IPO хийсэн цагаасаа хойш л яг танай компани жил болгон тогтмол Nogl ашигыг олгож ирсэн. Өнөөдрийн байдлаар нэг 6 орчим тэрбум төгрөгийг Nogl ашиг одоо хуваарлахаар шийдвэрлсэн байна. Тэгэхээр яг сая 2025 оны цэвэр ашигынхаа нийт нэг за 23 орчим хувийг нэг хувьцаанд 4.5 төгрөгөөр тооцоод хуваарлахаар шийдвэрлсэн байна. Тэгэхээр яг үлдсэн цэвэр ашиг үлдсэн хувийг буцаад цаашаа ямар хөрөнгө оруулалт ч юм уу өргөтгөл за стратегийн төслүүдэд зарцуулах ямар төлөвлөгөө байгаа вэ? Хэвээ нууц биш байгаа бол. За харьцангуй нөө хувьцаат компани нөө хөрөнгө оруулагчтай ойлгогдож ажиллахын тулд тунгалаг ил тоод ингээд ирээдүйн төслүүдээ ч юм уу тодорхой хэмжээнд мэдээлэх ийм байдлаар одоо
компани вебсайт бол нийт мэдээлж байгаа байдал анзаарэгддэг байх гэж бодож байна. Бидний ч гэсэндээ яг энэ байдлаар ажилладаг. За Monsoons компани маань MFC 20 гэдэг том хөрөнгө оруулалтын ард гарлаа, том төслийн ард гарлаа. За мэдээж энэ маань өөрөө компани өсөлтөөс өгөөж рүү шилжсэн ч гэх юм уу. Одоо үр ашигтай байдал нь 25 он дээр нэлээд тодорхой харагдаж байна. Тэгээ яг нөгөө таны тавьж байгаа асуулт шиг асуулт манай бас ингээд нөгөө мэдээллийн доор манай офицер эзэмшигчдээс, зарим нь хэрэглэгчдээс, зарим нь сонирхогчдоос орж ирдэг. Тэгэхээр ингээд нөгөө ноогл ашгаа ингээд зарласан байна гэдэг яг ийм асуултыг тавьж байсан. Тэгээд бас нөгөө нээлттэй байдлаар ирсэн асуултад хариулах боломж өгж байгаад маш их талархалтай. За Monsoons компанийн хувьд бол яг процентаар харах юм бол цэвэр ашигын 30% биш байдлаар тарааж байгаа гэж ойлгогдож байгаа. Гэхдээ бид нар 25 онд 7.7 тэрбумын цэвэр ашигтай ажилсанд нөлөө өгсөн нэг зүйл маань бол бид нар хуучин одоо 12 жил үйл ажиллагаа явуулсан байсан хуучин үйлдвэрээ бол объект орон зарсан. За эндээс бол үндсэн хөрөнгийн олз гэдэг юм одоо дүнгээр манай ашигт ажиллагаанд 2.2 тэрбумын цэвэр ашигын өсөлтийг өгсөн ба. За энийгээ цэвэрлээ харах юм бол бид нар 5.3 тэрбумын цэвэр ашигтай үндсэн үйл ажиллагаанаас ажилласан нь өмнөх оноос 30% өсөлттэй байгаа. За тэгэд энэ хуучин үйлдвэрээ зарж борлуулсан энэ ашгаа бид тэд логистикийн тэлтийн төсөл рүүгээ зарцуулахаар төлөвлөсөн байгаа. Тэгэхээр бид нар бас хувьцаа эзэмшигч талдаа ноогл ашгаа өмнөх оноос ахиулж тарааж нэгдүгээр чадж байна. Дээрээс нь хувьцаа эзэмшигчийн хөрөнгийг өсгөхөөр дахиад ажиллаж чадж байгаа юм санхүүгийн бас нэлээд чухал шийдвэр байлаа. Тэгээ энэ дээр бол тузаар нэлээд хилцүүлээд ингээд компанийн хувьд, хувьцаа эзэмшигчийн хувьд бүх талаасаа оролцогч талуудын эрх ашигыг хүндсэн юм оновчтой шийдвэр гаргасан гэж удирдлагын зүгээс бол төгнөж үзэж байгаа. За Monsoons компани одоо логистикийн төслүүд рүү нэлээд анхаарч байна. Тэгэхээр манай Улаанбаатар хот ч маш их төвчрэлтэй. За тэгээ бид нар нөө харилцагчийг борлуулалтын захиалгаа алдахгүй байх. Тэгээд харилцагчийн борлуулалтын захиалгыг хугацаанд нь чанартай хүргэх гэдэг дээр бол бидний одоо гол одоо борлуулалтын боломжийг алдахгүй байх гол хэсэг явж байдаг. За тэгэхээр энд нөө алдагдсан боломжууд нэлээдгүй үүсдэг байсан. За алдагдсан боломжоо бууруулахын тулд компани өөрөө байх ёстой зардлаасаа хэтрүүлсэн зардлаар одоо түгээлтэй шийдвэрч тийм юм шийдлүүдийг өнөөг хүртэл ашигласаар ирсэн. Тэгээд компани маань үйлдвэрлэлийн тэлэлтийг хийгээд үйлдвэр маань баруун бүсэд байна. Агуулгын хэсэг маань бас баруун бүсэд байна. Тэгэхээр бид нар бол зүүн хэсэг рүү нэлээд төвлөрөх шаардлага үүссэн учраас ялцчгүй одоо борлуулалтын зардал ч юм уу түгээлтийн зардал, логистикийн зардлууд бол өндөр байсан гэж харж болохоор шүү дээ тийм ээ. Тийм учраас бид нар зүүн хэсэгтээ агуулгын тэлэлтийг хийх гээд зүүн хэсэгтээ 1.5 га газрыг авсан. За эхний байдлаар бол 2300 м2 агуулгыг ашиглалтанд оруулна. За тэгэхээр манай ингээд зүүн хэсгийн харилцагчтай илүү ойрцсон. За тэр нөө харилцагч дээр очиж байгаа цаг хугацааг нэлээд хэмнэсэн, туулах замаа нэлээд хэмнэсэн. Дээрээс нөө ажилтнуудын тогтвор суурьшилч гэсэн энийг дагаа сайжрна гэж үзэж байгаа. Тэгээ маш олон ач холбогдолтой учраас зүүн бүс дээр агуулгын тэлэлтийг хийсэн. За дараа нь бид нар энэ баруун бүсийн агуулгаа бол түрээслээ явдгийн. Тэгэхээр баруун бүс дээрээс бид нар 1.5 га газрыг авсан ба. Тэгээ дараа нь үүний дараа бид нар баруун бүсийн агуулга руу орох юм. Тэгэхээр ер нь бол яг ирэх 2 жилийн хугацаанд бид нар бол агуулгын тэлэлт логистикийн үйл ажиллагааны бүтээмжээ нэмэгдүүлэх тэр илүү төвлөрнө. Тэгээд энэ 2.2 тэрбум төгрөг бол энэний нэг хэсэг бол зарцуулагдана. Хөрөнгө оруулалт бол энэс том байгаа. Зүгээр нэг хэсгээ эндээс зарцуулж байгаа гэсэн. За тэгэхээр дотоодын зах зээл дээр бол борлуулалт хийгдэж явж байгаа. Тэгвэл илүү гадаад зах зээл рүү нэвтрэх ямар боломжууд байгаа вэ? Илүү гадаад зах зээл рүү экспорт гаргах үйл ажиллагаан дээр ямар стратеги төлөвлөгөө баримталжийг одоо ажиллаж байгаа вэ гэдэг талаар. За Monsoons компанийн хувьд бол Төв Азийн зах зээл рүү 2-3 жил бол нэлээд тийм хичээж чармааж ажиллаж байгаа. Гэхдээ яалтчгүй нэг улс улсын онцлог, улс улсын хэрэглэгчдийн хэрэглээний дадал соёлын зөрүү бол юм бидний амбицтай төлөвлөсөн хугацааг бол урт болгож байна. Тэгэхээр бид Төв Азийн зах зээл дээр яг тухайн одоо онцлогтон тохирсон бүтээгдэхүүнийг хөгжүүлж нэвтрэх нь илүү оновчтой юм уу гэж дүгнэж байгаа. Ер нь Төв Аз гэлтгүй аль ч улс дээр. За экспортын борлуулалт бол борлуулалтын орлого дээр том нөлөөг үл үзүүлэхгүй байгаа нь үнэн. Гэхдээ энэ экспортыг хийн гэдэг бол өөрөө ганц нэг одоо компани асуудлаас биш байгаа даа. Энэ өөрөө тухайн улс нөгөө улстай
одоо дипломат харилцаатай тий хоорондын татврын бодлого, хөнгөлөлтийн бодлого байдаг хэсэг. За тэгээ эдийн засгийн одоо ялгаатай байдал, хөгжлийн ялгаатай байдал, хэрэглэгчдийн дадал зуршил гэд маш олон зүйлээс шалтгаалаад байгаа учраас огт танихгүй зах зээл дээр орж борлуулалтыг амжилттай хийнэ гэдэг бол яг одоогоор бол илүү нөө зардлын өртгийн шинжтэй байгаад байна. Гэхдээ ганц манай компаниш Монголоос маш олон компани Төв Азийн зах зээл рүү ажиллаж байгаа учраас бидний бас энэ нөө хамтын хүч бас хэрэгтэй байгаа юм болоо гэж хувьдаа бол дүгнэдэг. Тэгээ энэ дээр бол бид нар бас тасралтгүй ажилласаар явах болно. Тэгээд энэ хугацаанд бол яг манай улс шиг ингээд хүний нөөцийн, хууль эрх зүйн ийм асуудлууд нь бол ингээд үүсдэг. За энийг ингэж даван туулж болдгийм бэ гэж бид нар бол суралцаар байгаа. Зах зээл бол ялчгүй экспортын зах зээл байгаа. 25 оны үед яг амжилттай бид нар Австралийн компанитай хамтраад Америкийн зах зээл рүү орохоор бас эхний алхмаа хийцэн, гэрээгээ хийцэн. Тэнд бол манай Монголын одоо бидний зохион бүтээсэн технологиор тухайн зах зээлд нь зориулсан савлгаагаар одоо үйлдвэрлээд бүтээгдэхүүн нийлүүлэхээр одоо зах зээлийн онцлогтод харуулна. Тийм. Тэгээд ийм бүтээгдэхүүнийг бол хөгжүүлчихсэн байгаа. Тэгээд гэрээлзэл нь хийгдсэн байгаа болохоор ер нь бол одоо ийм нийлүүлэлтийн ажлууд явж байна да. За тэгэхээр одоо яг төгсгөлт нь за MSC Монголын өргөн бирж дээр арилжаалагдж байгаа. За MFC тикертэй хувьцааны талаар. Тэгэхээр яг мэдээж хувьцаа эзэмшигчдийн тоо нэмэгдсэн. За тэгэхээр мэдээж жил болгон тогтмол ашигаа олгодог. За арилжааны идэвхтэй өвч гисэн ерхий зах зээлийн дундчтай харьцуулахад дунджаас гайг өндөр байдаг. Тэгэхээр яг одоо хувьцаа эзэмшигчдэд зориулаад за арилжааны идэвхийг илүү доктортой болох, за ханшийн доктортой байдлыг хангах ч гэдэг юм уу. Тэр тал дээр мөн дээрэс нь за сая санхүүгийн зохицуулах орооноос компаниуд, хувьцаат компаниудад жилд 2 удаа ногдлох шиг олгодог байлгахаар журмыг баталсан. Тэгэхээр яг танай компани борлуулалтын орлогын яг улирлын шин чанартай гэж бас харж болно тийм ээ. Тэгэхээр яг жилд одоо хагас жил тутамдаа ногдлох шиг олгоод жилд 2 удаа ногдлох шиг одоо олох боломжтой юу. Тэгээд хувьцааны ханшийг илүү доктортой байлгахад компанийн зүгээс яг ямар бодлого арга хэмжээг хэрэгжүүлэх вэ гэдэг асуулт. За энэ бол бас юм IPO-снээс хойш ингээд дагаад хариулахад айгүй хүндрэлтэй асуулт одоо талаас байсаар л шүү дээ тийм. Яг манай Монголын бас нөө хөрөнгөний зах зээлийн хөгжил, хөрөнгө оруулагчдын хөгжилт гэх юм уу тий эндээс бас нэлээх хамаардаг юм шиг байна. Тэгээ бид бас яг энэ асуулт маань тузын зүгээс ч гэсэн орж ирдэг шаардлага, хувьцаа эзэмшигчдийн зүгээс байнга тавьдаг. Нөгөө төгөөр бас манай компани ажилтнууд, Монс группийн нэгэн хэсэг бас манай хувьцаа эзэмшигчд байдаг л да. Тэгээд энэ асуулт бол яг хувьцааны ханш өсөлттэй биш байна. Яаж өсгөх вэ? Ийм хөтөлбөр хэрэгжүүлэх үү, тийм юм хэрэгжүүлэх үү, энэ ингэсэн байна, тэр тэгсэн байна гэдээ байнга л байж байдаг. Бид бас энэ дээр нэлээх ажиллаа судалгаа яадаг. За хувьцаа алдаслах бодлого хэрэгжүүлсэн компаниуд байна. Хувьцааны ханш юм одоо яг доктортой өсөлттэй байдгүй ч гэдэм ингээд анализуудыг хийгээд ажилладаг. Яг миний хувьд бол нөө үндсэн чиг бүргээ маш сайн хэрэгжүүлэх ёстой. За тэгээ нөө үйлдвэрлэлээ сайн хий, борлуулалтаа сайн байлгах, өсөлттэй байлгах, ашиг орлогоо өсөлттэй байлгах гэдэг бол хамгийн чухал хэсэг байх. Дээрэс нөө хөрөнгө оруулагчдын хөрөнгөний зарцуулалтыг зөв оновчтой байлгах гэдэг энэ ажлаа бол бид нар одоо өсөлттэй өгөөжтэй байгаа байдлаас бол хийж байгаа болов уу гэж найдаж байгаа юм. За хөрөнгөний зах зээлийн анализыг аваа харахаар 25 он маань 24 оноос яг манай өөрийн санхүүгийн багийн анализ шүү дээ. Тэгээ энэ дунд бас жоохон гаптай хэлчих магадгүй 30% бууралттай байгаа. Монсунс компанийн хувьд бол үнийн дүн тоо хэмжээгээр 6-аас 10% бууралттай байгаа өмнөх оноос. За тэгэхээр өөрөө хөрөнгөний зах зээл уналттай байгаа үед манай хувьцааны арилжааны 2 дахь зах зээл дэх арилжааны уналт бол харьцангуй бага байсан юм байна гэж үзэж байгаа. Нэг талаасаа түрүүн та айлын хувьцаа эзэмшигчийн тоо 5 дахь хэлсэн гэдэг бол хөрөнгө оруулагчид стил одоо хүртэл итгэсээр байгаа гэж үзэж дүгнэж бас болох байх. Тэгээд компанийн хувьд бол яг мэдээллийн ил тод байдал, нээлттэй байдал дээр бас нэлээд хуулийн шаардлага хангаад тайлагнаад одоо ингээд тантай хүртэл одоо ингээд ярилцаад тий олон байдлаар ингээд мэдээлэл түгээгээд байж байна. За тэгээд энэ айгу олон хүчин зүйлээс хамаардаг учраас тэр одоо хүчин зүйлийн нөлөөлөл их байгаад байна л да тий. Зүгээр компани санхүү өгөөж сайжирснаар манай одоо хувьцаа эзэмшигчтэй хамгийн сонирхдаг зүйл
P харьцаа чинь хэд байгаа юм бэ? PP харьцаа хэд байгаа юм бэ гэд бас харьцангуй маш сайн болцсон. За тэгээ өнгөрсөн онд бол 2ч хараа тус аналист манай дээр бас хараа тусаар дүн шинжилгээ хийгээд баян зөвлөмж өгсөн байгаа. Тэгээ харьцангуй нөө байх ёстой үнээсээ хэм тавцаа гэж зөвлөд байна гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр нөгөө хөрөнгөний зах зээл дээр ажиллаж байгаа хөрөнгө оруулагчид маань илүү бас анализ хийгээ худалдаа авалтын шийдвэрээ гаргадаг байх. Дээрэс нь манай нөгөө хөрөнгөний зах зээл дээр илүү институционал тийм хөрөнгө оруулалт шаардлагатай байгаад байх шиг байна шүү дээ. Тийм. Тэгээд энэ олон хүчин зүйлийн нөлөө байгаа болохоор бас тойроод байгаа юм биш. Гэхдээ энэ өөрөө шууд хариулт хийж чадах зүйл бол биш. Мэдээж манай нөгөө тузын засаглал дээр гүйцэтгэх засаглалт зөвлөгөө чиглүүлгийг өгдөг маш мэргэжлийн хүмүүс байгаа. Хөрөнгөний зах зээлийн бас оролцогч талуудын төлөөлж байдаг. Тэгээд бид бүгдийн бас ингээд гаргаж байгаа шийдвэрүүд бол харьцангуй ингээд хөгжилтэйгөө нийцээд өөрсдийнхээ сайнаар одоо мэдээлэл өгөөд анализаа танилцуулаад нээлттэй тунгалаг байдлаа хангаад ажиллаж байгаа болов уу гэж бодож байгаа. За тэгэхээр Монс хүнс хувьцаат компани 2025 оны санхүү үйл ажиллагааны тайлангийн дэлгэрэнгүй байдал болон хувьцааны аншийн анализын талаар хөрөнгө оруулагч та бүхэнд дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсэн байх гэж найдаж байна. За тэгэхээр төгсгөлт нь гүйцэтгэх захирал утган дээр та одоо хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагч нартаа хэлэх зүйл байгаа юу? За анх IPO ихэд бид нэр 4,000 хувьцаа эзэмшигчтэй байсан. Одоо энэ хугацаанд 17,000 болоод биднэрт одоо хүртэл итгээд өсөн нэмэгдэж байгаа. Тэгээ биднэрт итгэж хөрөнгө оруулалт хийж байгаа хувьцаа эзэмшигч та бүхэндээ талархснаа илэрхийлье. За тэгээ манай бараа бүтээгдэхүүний чанар стандарт бидний өнөө хүртэл хэрэгжүүлж байгаа байгаль орчин нийгмийн засаглалын бодлого тэгээ олон хүчин зүйлс итгээд одоо бүтээгдэхүүний маань худалдаа авдаг хэрэглэгч иргэдтэй бас баярснаа илэрхийлэх нь зүйтэй. Мэдээж энэ богино цаг хугацаанд бүх асуултад одоо бүрэн хариулт өгч чаддгүй учраас хувьцаа эзэмшигчийн хурлаа бид утахгүй зарлаад товлоод олон нийтэд мэдээлнэ. Тэгэхээр та бүхэн маань хувьцаа эзэмшигчийн хуралдаа идэвхтэй оролцоод тэр үед бас дутуу хариулт өгсөн зүйлээ бол одоо асуултаа асуугаад ингээ хариултаа авах боломжтой шүү. Тэгэхээр та бүхний хувьцаа эзэмшигчийн хуралдаа идэвхтэй оролцоорой гэж урьж байна. За тэгэхээр бидний хүргэсэн мэдээллийг шимтэн үзсэн хөрөнгө оруулагч та бүхэнд баярлалаа. За дараагийн Монголын хөрөнгөний зах зээл дээр арилжаалагдж байгаа хувьцаат компаниудын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай компани пэйжээр та бүхэн хүлээн авч үзээрэй гэж хүсэж байна. Бүгдэнд нь баярлалаа, баяртай. За баярлалаа.